Сайн байцгаана уу та бүгдээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхөө гэдэг. Би Европ сертификаттай хүний энергийн биеийг ангаагч, зохиолч, ментор хүн байгаа. За та миний энэ сувгийг subscribe дараагүй байгаа бол яг одоо дарахыг санал болгож байна. Яагаад гэх юм бол энэ сувгаар танд маш хэрэгтэй үнцэнтэй мэдлгүүд болох сүнслэг оршихуй, энерги, ухамсарын сэрэлт, 5D хэмжээс буюу алтан үеийн талаарх, даалт ертөнцийн талаарх үнцэнтэй мэдлгүүд ордог болохоор яг одоо subscribe дараарай. Тэгээд бас лайк товчон дээр дараарай. За, өнөөдрийн ярих гэж байгаа сэдв маань бол бас сүүлийн хэдэн сар та нар анзаарсан, сонссон болвол 3i Atlas гэдэг хар гаригийн одоо нисдэг тавгийн талаар мэдээллүүд 10 сараас хойш одоо маш их яригдах болсон. За энэ талаар ерөөсөө сонсоогүй мэдээгүй хүмүүс байх юм бол тийм ээ энэ маань бол мэдэж яриг тэгээд яг нөгөө зурагт мэдээгээр гарахгүй, цацагдахгүй. Энэ талаар бас мэдээллийг NASA гэдэг байгууллага маань бас цацхыг хүсэхгүй байгаа. Ерөнхийдөө бол хүн төрөлхтнөөс маш олон үнцэнтэй мэдлгүүдийг нуудаг болохоор ерөнхийдөө бол NASA маань ерөнхийдөө бол маш одоо тийм хүндхэндүү байдалд ороод байгаа болтой харагдаад байгаа. За энэ маань юу вэ? Тийм ээ 3i Atlas. Монголоор болохоор 3 одоо англиар л одоо тийм ээ I хэсэг байгаа болохоор Монголд ч I хэсэг байхгүй тийм болохоор 3i Atlas гэдэг нэртэй нисдэг тавг 10 сараас эхлээд одоо энэ одоо космос тийм ээ орчлон ертөнц одоо энэ од гариг хэрэгсүүдийг ингээд судалдаг хүмүүсүүд маань юм шин бит одоо гараад ирчлээ тийм ээ од ч юм уу гариг ч юм уу хөлөг онгоц ч юм уу одоо тийм ээ нисдэг тавх ч юм уу нэг юм бит ингээд нисээд байна гэж ярьж эхэлсэн байгаа даа. За тэгээд энэ хугацаанд болвол үнийг үгүйсгэжсэн одоо хүмүүсүүд ч юм уу тийм ээ одоо юу сурвалжлагын байгууллагууд ч юм уу тийм ээ одоо янз бүрийн институтууд байсан. Зарим нь болохоор энэ судалгаагаа үргэлжлүүлээд бичлэгүүд хийгээд тийм ээ энэ талаарх мэдээлүүд бичлэгүүд энэ төр бол бас интернетээр маш их цацагдсан байгаа. За тэгээд сүүлийн үед болохоор энэ маань бол яг одоо хөлөг одоо нисдэг тавг болох нь тогтоогдоод тийм ээ. За тэгээд яг энэ юу нисдэг тавг вэ? Тийм ээ дотор нь хэм байгаа даа маа ямар зорилготой байгаа даа маа хаашаа яваад байгаа юм бэ гэдэг те асуултууд одоо ингээл те хүн төрөлхтнийг бол ингээд сэрэж байгаа штэ сонирхлыг нь татаж байгаа. Тийм ээ. Тэгээд чаналар маань одоо өндөр хэмжээсүүдтэй ажилдаг, одоо холбогдож чаддаг, мэдээллүүд авч чаддаг одоо хүмүүсүүд маань тийм ээ тэн дотор байгаа битүүдтэй одоо хар гаригийнхнуудтай холбогдож одоо мэдээлүүд авч байгаа хүмүүсүүд 10 сараас хойш байсан. Тийм ээ одоо ч гэсэн бүр ихсээд одоо ингээд энэ талаарх мэдээллүүдийг ингээ өргөн тарааж ярьж хэлж ярьж байгаа одоо мэдрэмж өндөртэй хүмүүсүүд маань энэ талаарх мэдээллүүдийг одоо байнга гаргаж цацсаар байгаа. За тэгэд энэ одоо тэ яадаг одоо нисдэг тавг яах гэж одоо тэ одоо манай энэ одоо галактик руу орж ирж одоо ингээд манай дэлхий рүү ойртоод байгаа ч юм шиг тийм ээ өөр гариг руу ойртоод байгаа ч юм шиг тийм ээ яагаад ерөнхийдөө бол энэ нисдэг тавгийн маань одоо дотор нь хэм байгаа ямар зорилготой байгаа гэдэг тийм ээ асуултуудыг хариултыг бол одоо ингээд чанал одоо хийдэг те чаналрууд маань бол одоо тийм ээ одоо өндөр хэмжээсүүдтэй холбогдож одоо мэдээлүүд авч чаддаг хүмүүсүүд маань бол энэ асуултуудын хариултыг ингээ бусдтай хуваалцаж байгаа байхгүй юу. Тэгээд сүүлийн үед ч гэсэн би өөр дөөр бас ингээд
илүү анхаарч мэдэрч байна л да. 10 сард энэ мэдээлэл гарч ирсэн цагаас эхлээд бас миний анхаардаг татчихсан байхгүй юу. Тэгээд 10 сард би бас өөрийнхөө Porsche найздаа бас Porsche найз маань бас өндөр хэмжээсүүдтэй холбогдож бас мэдээлүүд авдаг. Тэгээд бид хоёр болохоор Porsche хэл дээр бас иймэрхүү сонирхол татж байгаа мэдээллүүдийг бол ингээ өндөр хэмжээсүүд рүү орж мэдээллүүдийг татдаг байгаа даа. Тэгээд тэр үед болохоор 10 сард бас би тэр найздаа санал болгоод хоёулаа энийг ингээд тийм ээ юу болоод байгаа талаарх мэдээллийг авсан байгаа даа. Тэгээ тэр үед болохоор маш олон сонирхолтой мэдээллүүд ерөнхийдөө орж ирсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө бол эх жилдээ дараагийн жилүүдэд бол том өөрчлөлтүүд орж ирэх нь ойлгомжтой. Энэ нисдэг тавг маань болохоор маш том өөрчлөлтийг одоо манай дэлхийд авчрах энергийг агуулсан байгаа юм байна лээ. За энэ энергийг бол одоо бид нар маш илүү хүчтэй мэдэрч байгаа. 10 сард бол би ийм хүчтэйгэр мэдрээгүй. 11 сард бас ийм хүчтэйгэр мэдрээгүй. Гэхдээ сүүлийн энэ 12 сараас хойш болвол энэ мэдрэмж маань бол айгүй өсөж байгаа. За ерөнхийдөө болвол 10 сараас хойш ерөнхийдөө бол мэдээж хэрэг энэ мэдрэмжүүд маань одоо биднэрт орж ирж байгаа өөрчлөлтүүд мод ингээд багахан хэмжээндээс болохоор бид нар бас их олж харж мэдрээгүй байгаа байхгүй. Одоо болохоор ингээд энэ нөлөөлөл нь маш их эрчимжиж эхэлж байгаа болохоор бид нэг ингээд яах аргагүй мэдэрч эхэлж байна. За энэ юу өөрчлөлтүүд яриад байгаа юм бэ тийм ээ? Ямар өөрчлөлт биднэрт орж ирээд байгаа юм бэ? Ямар энергийг одоо тэр нисдэг тааг маань одоо тийм ээ тэйчээд байгаа юм бэ? Тийм ээ? За тэр нисдэг тавагт маань болохоор маш өндөр хэмжээсийн хар гаргийнхнууд явж байгаа. Төрөл бүрийн ерөнхийдөө хар гаргийнхан ганцхан одоо тэр гаргийнхан одоо тийм ээ тэр төрлийн одоо хар гаргийнхан дотор нь явж байгаа биш. Маш олон төрлийн хар гаргийнхнууд дотор нь суучихсан байгаа. За тэдний гол зорилго нь юу вэ гэхлээр тийм ээ өөрсдийнх нь одоо тэр нөгөө маш өндөр технологийн одоо нисдэг тавг байгаа байхгүй юу? Одоо бидний ойлголтоор бол одоо нисдэг тавг гэхээр нэг тийм айхтар том зүйл биш юм шиг тийм ээ төсөөлж бодож байгаа. Тэ? Тэгтэл нисдэг тавгуудын маань хэмжээ одоо янз бүр байгаа хгүй жижиг зарим нь бол одоо тийм ээ хитгэн одоо хар гаргийнхан дотор суугаа явж идэг жижигхэн одоо нисдэг тавг байдаг бол зарим нь бүр маш том хэмжээтэй байгаа хгүй юу. Тэгээ зарим чаналруудын хэлж байгаагаар бол тэр энэ хүн нисдэг тавг маань бол маш том болохоор одоо дэлхий дээр хийчнээ одоо ингээд баг бууя газардяа гэсэн ч ихсэн дэлхийгээс баг том шахуу байгаад байгаа болохоор тийм агуу том болохоор ерөөсөө тийм ээ хэрвээ газардыг гисэн боломжгүй гэж байгаа байхгүй. За тэгвэл энэхүү нисдэг тавг маань бол яг манай дэлхийг зорж манай дэлхий дээр газардах гад манай дэлхийд ингээд бүр өөрсдөө харуулах гэж зорж байгаа зүйл бас биш байгаа даа. Яагаад гэвэл тэдний зорилго гэх юм бол тэдний өөрсдөө одоо энэ тээж явж байгаа энэ өндөр энергиэрээ тийм ээ манай дэлхийд нөлөөлөх байхгүй энергийн одоо дэмжлэг туслалцаа гэсэн үг байхгүй юу? Хүн төрөлхтөд бид нар ялангуяа сүнслэг оршихуй, ухамсарын тал дээр одоо тийм ээ өөрөөрөө сүүлийн хэдэн жил маш их одоо ажлуудыг хийгээд энэ талаарх мэдлгүүдийг цуглуулчихсан хүмүүсүүд маань тийм ээ ганц Монголд биш. Дэлхийд даяар энэ хүмүүсүүд маань одоо өндөр хэмжээсүүдээс одоо одоо тийм ээ улс орон болгоныг удирдах засгийн газар гэж байдаг шиг тийм ээ галактикийг удирдах засгийн газар гэж байгаа аахгүй юу? Одоо тийм ээ гаригуудыг удирддаг юм засгийн газар гэдэг зүйл байгаа аахгүй юу? Тийм ээ. Тэгээд тэд нар маань болохоор ингээд тохиог хүсэжсэн байхгүй юу? Одоо бид нар ингээд тийм ээ маш олон жил ерөнхийдөө энэ дэлхий дээр ингээд олон 100,000 чөлөөр хүний биеийг олж төрөөд тийм маш олон ингээд өөрсдийнхөө хэмжээнд өөрчлөлтүүдийг авчрах гэж хичээж байна. Одоо тэгээд бид нар энэ чухал цаг үед амьдарч байгаа 5D хэмжээс рүү бид нар орж байна. За тийм болохоор биднэрт бас ингээд нэг юм бодтой одоо тийм ээ одоо нотлох баримт ч юм уу тийм ээ нэг тийм тохио ч юм уу тийм юм бодит зүйл хэрэгтэй байна гэж маш олон хүмүүсүүд хүссэн байгаа байхгүй юу? Энийг нь одоо манай галактикийн одоо тийм ээ сүүн зам одоо
одоо манай universe-ийг удирддаг одоо тэрхүү засгийн газар гэдэг зүйл маань энэхүү олон хүмүүсийн хүсэлтийг бас хүлээн аваад сонсоод тийм ээ. За тэгээ мэдээж хэрэг дэлхий дээр одоо манай энэ дэлхий дээр болж байгаа нийгмийн байдлууд ерөнхийдөө бол маш их тогтворгүй болж байгаа тийм ээ. Тэгээд энэ олон шалтгаануудаас болоод энэхүү одоо нисдэг тавг маань маш хол одоо хэмжээсээс тийм ээ дистансаас одоо зайнаас одоо зорж тийм ээ ганцхан манайхыг зорь одоо Монгол манай дэлхийг дайраад өөр цаашаа ингээ өөрөө гариг өдрөө явж байгаа байхгүй юу. Тэгээд тийм болохоор энэ нисдэг тэрэг тавг маань энэ хүмүүсүүдэд бас энэ дохиог өгөх тийм ээ. Та нар юм хиймэл одоо тийм ээ одоо та нарын итгээд одоо мэдрээд байгаа зүйл чинь үнэн шүү гэдэг энэ итгэл үнэмшлийг нь батлах зорилготой ийм одоо том биетэй ийм харь гаригийн нисдэг тавг одоо тийм манай одоо энэ юунд галаксид одоо манай дэлхийг ингээд өнгөрөөд ингээд өөр гаригийн руу ингээд явж байгаа. Энийг бид нар өөрсдөө ингээд бодтоор одоо энэ одоо тэр нөгөө одуудыг гаригуудыг олж харж чаддаг одоо тэр микроскопуудаар тийм ээ олж харж штэ. Яг бодис тохио байгаа байхгүй. За энэ тавг маань болохоор нисдэг тавг маань болохоор өөртөө харин ийм өвөрмөц энергийг маш хүчтэй хүчрхэг энергийг тээж явж байгаа. Энэ энерги нь яадаг зорилготой энерги вэ гэхлээр хүн төрөлхтний 3 дахь миг идэвхжүүлэх. За тэгээд зүрхэн хүрдийг идэвхжүүлэх. 3 дахь хүрдийг идэвхжүүлэх. Ийм хүчтэй энергийг агуулсан маш одоо хүн төрөлхтнийг маш том хэмжээнд нь сэрэх энергийг агуулж яваа нисдэг тавг байгаа хгүй юу? Агуу том. Тэгээ энэ маань ойртох тусам энэ энерги нь бүр дэлхий рүү маш ихээр хүчтэйгээр мэдрэгдэж ганц дэлхийд маань биш хүн төрөлхтөн энийг нь илүү их мэдэрч байна. Энэ юу гэсэн үг вэ гэхлээр бидний одоо 3 дахь милми буюу энэ зүүн совин маань маш хүчтэй хүчрэх болж өгч байгаагийн илрэл юм аа. Та нар маань сүлд өөрсдөө ажигласан бол та нарт маань тийм ээ мэдрэмжүүд чинь одоо нэг би чинь нэг л өөр болчихсон юм шиг тийм ээ юмнуудыг ингээд янз бүрийн зүйлүүдийг айгүй өөрөөр хүлээж авч байгаа юм шиг тийм ээ мэдрэмж чинь айгүй тийм өөр болцсон өссөн юм шиг тийм ээ би мах бод ч арай өөр болчихсон юм шиг гаднах ертөнцийг арай өөрөөр хүлээж аваад байгаа юм шиг тийм ээ. Тэгээ мэдрэмж чинь зүүн сав мэдрэмж чинь айгүй их ингээд сайжраад тийм хүмүүсүүдийг одоо өдөр тутмын амьдралд ингээ харилцсан үйлдэлд орж байгаа хүмүүсүүдийн энергийг илүү их мэдрэх ч юм уу. Эсвэл бол өөр зүйлсүүдийн энергийг мэдрэх энэ мэдрэмжүүд чинь хэрэг сайжирч байна. Тийм ээ. Эднийгээ та нар манаас ажиглаж хараарай. За тэгээд энэхүү одоо бас тавганд байгаа төрөл бүрийн харь гаригийнхнууд маань янзан бүрийн төрлийн харь гаригийнхнууд байгаа байхгүй. За жишээ дуртахад бол лайрн буюу муурын одоо төрхтэй харь гаригийнхнууд. За тэгээд арктурион гэд буюу цэнхэр биетүүд, андромедон гэд байгаа, сирион гэд байгаа даа. Ингээд ийм олон төрлийн харь гаригийнхнууд маань энэ дотор нь байгаа хгүй юу. Тэгээд энэ өөрсөддөө энэ агуулж байгаа энэ өндөр энергиэрээ энэ хүн төрөлхтөнд манай дэлхийд одоо сэргэлтийн үйл явцад нь туслах өндөр энергийг бид нар руу илгээж байгаа. 5D хэмжээс рүү ороход шин дэлхийг одоо бид нар бүтээхэд тийм ээ ямар ч одоо гадны одоо харь гаригийнхнууд одоо манай дэлхий дээр буугаад энэ шинжлэл өөрчлөлтийг хувьсгалыг авчрахгүй. Тэр өөрчлөлтийг хувьсгалыг
хэн хийх вэ гэхлээр бид нар л хийнэ. Харин тэр хар гаригийнхнууд маань бол угаасаа тэд нар маань энэ тэндгүү бидний нүдэнд үл үзэгдэхгүйгээр байгаа. Тэд нар маань ямархуу яаж биднэрт тусалж байгаа вэ гэхлээр энергийн түвшинд, ухамсарын түвшинд, бидний бодлын түвшинд биднэртэй холбогдож, энергийг маань нэмэгдүүлж өгч, мэдрэмжийг минь өсгөж өгч, тийм ээ. Тэгээд үн цэнтэй одоо мэдээлгүүдийг биднэртэй хуваалцаж байгаа. Тэгэхээр бид нар бол одоо нөгөө гуурдах мэлмийн маань одоо илүү их нээгдэж जैन, итгэж जैन гэдэг маань бол бид нар өмнө нь ойлгодгүй байсан зүйлүүдийг ойлгох, өмнө нь олж харж чадахгүй байсан зүйлүүдийг олж харах, тийм ээ. Нийгэмд болоод байгаа зүйлүүд, гэр бүлдээ болоод байгаа зүйлүүд одоо тийм ээ. Юу гэдэг ажлын газар хаасайгүй одоо болоод байгаа жинхэнэ одоо бодит болоод байгаа зүйлүүдийг бид нэр олж харж чадахгүй байсан бол нүд маань ингээд ямар тодорхой хэмжээнд юм хаалттай байгаад байсан бол хязгаарлагдмал байгаад байсан бол энэ маань одоо ингээд тэлэгдэж эхэлж бид нар ингээд үнэн зүйлийг бодит зүйлийг яг олж харж эхэлж байгаа гэсэн үг. Энэ байдлуудаар харь гаригийнхнууд маань бид нартай хамтарч ажиллаж байгаа. Тэгээ тийм болохоор та нар маань хэрвээ ингээд бясалгал хийж байхад ч юм уу, шөнө унтаж байхад ч юм уу, хар гаригуудын талаар бодлууд орж ирдэг ч юм уу, тийм ээ. Одоо нисдэг тавгуудын талаар мэдээлэлд орж ирдэг ч юм уу, тийм ээ. Янз бүрийн төр төрхтэй одоо биетүүд нүдэнд чинь үзэгдэх ч юм уу, тийм ээ. Төсөөлөн бодох чадвар, төсөөлөн бодолд чинь орж ирж байгаа бол эдгээр маань бол энэ одоо 3i Atlas байгаа хар гаригнууд маань бид нартай бодлын хэмжээст энергийн түвшинд холбогдож байгаагийн шинж. Сүүлд би бясалгал хийж байхад ерөөхдөө бол ганцхан энэ одоо 3i Atlas чинь бол ганцхан одоо анх удаага ч юм уу тийм ээ тохиолдож байгаа зүйл биш шүү дээ. Бидний манай гариг дээр маш олон хар гаригийн нисдэг тавгнууд аль дээрээсээ ирсээр буусаар, байрлсаар, буцаж явсаар ирсэн байгаа даа. Сүүлд би бясалгал хийж байхад арай над дээр бас мэдээлэл орж ирсэн байхгүй юу? Би далай хэрэг дээр амьдардаг. Манай гэрээс 15 минутын цаана далай хэрэг байж идэг байхгүй юу? Алхаад штэ. 10 минут, 15 минут. Тэгэхээр тэгээ сүүлд нааг бясалгал хийж байхад мэдээлэл орж ирсэн байхгүй юу? Миний одоо амьдарч байгаа хэсгийн энэ далайн хэсэгт бас нисдэг тавг далайн усан дотор нуугдсан байгаа. Одоо далайн усан дотор байгаа. Тийм ээ. Тэгээд тэр дотор байгаа одоо тэр нисдэг тавгийг удирдах авч явж байгаа хар гаригийнхнууд маань бол ерөнхийдөө Arcturian буюу цэнхэр биетүүд байгаа. За тэгээ тэд нар маань бол бас ингээд бидний дундуур явж байдаг гэж байгаа байхгүй. Тэгтээ бид нар тэднийг харж андарч чадахгүй. Тэд нар маань бол маш одоо технологи бүх юм нь маш одоо өндөр хөгжилтэй бас энергийн түвшин шал өндөр хэмжээст байдаг болохоор тийм ээ тэд нар маань одоо биднийг янз бүрийн зүйлүүдийг олж харах одоо мэлмийг маань хаачдаг байгаа байхгүй. Харагдахгүй болчдөг. Тийм чадваруудтай байдаг байгаа. Тийм болохоор бидний энэ тэнд ингээд янз бүрийн хар гаригийнхнууд явж л байдаг. Гэхдээ бид нар тэднийг олж харж чаддаггүй байгаа хгүй. Тэгээ тийм мэдээлэл надад орж иржсэн. Бас миний энэ байрлаж байгаа далайн усанд бас хөлөө онгоц байгаа. Тэгээд Arcturian гээд тэг цэнхэр бисүүд маань дотор нь бий. Ерөнхийдөө бол надад бол Arcturian-ийн энергүүд маш их ойрхон байдаг. Цэнхэр бисүүд. Arcturian гэдэг хар гаригийнхнууд маань болвол ерөнхийдөө бол бүр ингээд бүх зүйлс эхлэх үеэс анхны бисүүдийн нэг байгаа аахгүй юу? Хамгийн анхны. Тэгэхээр тэд нар маань бол маш өндөр хэмжээний хар гаригийнхнууд байдаг. Та нар маань хүсэх юм бол уншиж болно. Мэдээлүүд нь ер нь ихэнх мэдээлүүд дандаа гадаад хэл дээр байгаа. Монгол хэл дээр бараг байхгүй бах. Англи хэл дээр бол маш их мэдээлүүд бий. За тэгээд тэд нар маань бол ингээд маш ухамсарын өндөр түвшинд, энергийн маш өндөр түвшинд байна гэдэг чинь тэд нар маш их өндөр хайрын энерги, тийм ээ? Хүнийг ангаах, эдгээх, тийм ээ?
маш тийм олон төрлийн чадваруудтай одоо хар гаргийнхнууд байдаг аахгүй. Тэгээ тэр энергиудтэй би бас ерөнхийдөө нэлээд ойрхон ажилладаг. Тэгээд бас 9 сард би бас тэр Porsche найзтайгаа хамтарч байгаад Никола Теслагийн Deadbeat-тэй холбогдож бас мэдээлүүд би авч байсан. Тэр үед харин бас чаналын хийгээд харж байхад бол Никола Тесла маань бас цэнхэр битүүдтэй буюу Arcturianуудтай хамтарч тэднээс одоо энэ өөрийнхөө нөгөө шинэ нээлтүүд тийм ээ одоо машинуудыг технологиудыг яаж бүтээх энэ код энэ мэдлгүүдийг тэднэртэй хамтарч ажиллаж тэдрээс авч ирсэн юм билээ. Тэр мэдээлэлийг би ингээд надад харуулсан. За тийм байна. Тийм байгаад тийм болохоор тэрэн дотор маш одоо өндөр энергиуд байгаад байгаа. Маш сайхан мэдээ байгаа аахгүй юу энэ чинь. Гайхалтай мэдээ. Тийм ээ. Энэ том нисдэг тавг маань хүн төрөлхтнийг одоо сэрэх тийм ээ. Бид нар сэрж байж л өөр өөрсдийгөө энэ хүнд нөхцөл байдлуудаас аврах ахгүй юу. Тийм ухамсарл бид нар туслана. Өөр одоо ямар нэгэн аврагч одоо хэн байдгийн тийм ээ ус төрч байна уу, Есүсч байна уу тийм ээ туслах биш. Бид нар өөрөө өөрсдөө хийх ажлуудаа хийж ухамсараа тэлж байж жинхэнэ тэр чинээгээр энерги өндөрсгөж байж бид нар энэ нийгэм жинхнээсээ боддоор юу болоод байгааг олж харж мэдэж байж бид нар жинхэнэ өөрчлөлтийг энэ дэлхийд авчрах байгаа аахгүй юу. Тийм болохоор энэ бол маш том хүн төрөлхтөнд илгээж байгаа тусламж дэмжлэг байгаад байгаа. Тийм болохоор та нар маань энэ гариг маань одоо энэ нисдэг тавг маань 12 сарын 18-нд хамгийн ойрхон байдлаар дэлхийд ойртох юм байлээ. Дэлхийд ойрхон зайд ирэх юм байлээ. Тэгээд цаашаа өөр гариг руу явж өгч байгаа байхгүй. За энэ энерги нь бас мэдээж хэрэг би манай дэлхийрээ илгээгдэж байгаа болохоор манай дэлхий ээж болох одоо Гая Агарта гэж бас нэрлэдэг. Дэлхийн ээж маань бас энэ маш өндөр энерги хүлээж аваад өөрийнхөө цэвэрлэгээний үйл ажиллагааг хийж байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ гэхлээр дэлхийн ээж маань тийм ээ өөрт шаардлагадах бас одоо энэ цэвэрлэгээний үйл ажиллагаануудаа хийж өгч байгаа болохоор энэ галтуулууд идэвхжих, газар хөдлөлтүүд болох тийм ээ тэгээ цунами болох энэ үйл явдлууд болоод байгаа хгүй яагаад гэвэл одоо энэ нөгөө дэлхийн маань өөрийнхөө гадаргууд ирэх юм янз бүрийн зүйлүүдээ ингээд өөрчлөлтүүд одоо дэлхийн ээж маань өөрөө хийж байгаа хгүй. Ийм том өөрчлөлтүүд болж байгаа. Тийм болохоор одоо сүүлийн үед сонсогдсон одоо энэ нөгөө газар хөдлөлтүүд байна уу тийм ээ галтуулын идэвхжилт энтэй бас холбоотой байгаад байгаа. Ганцхан бас энэ сөрөг бисүүдийн зохион байгуулалттай ажлууд биш. Тийм ээ? Мэдээж хэрэг зохиомлоор бас газар хөдлөлтүүдийг хийдэг байгаад байгаа. Галтуулыг идэвхжүүлэх тийм ээ? Цунамиг бий болгох энтергээ төмөр энэ чинь бас тэ өмнөх олон жилүүд болсон ихэнх үйл явдлуудын цаана бас сөрөг бисүүдийн технологиуд бас явж байгаа. Тэгтээ бүгд биш. Бас манай дэлхийн ээж маань өөрийнхөө энэ тэ олон 100 мянган жилээр одоо бохирдсон одоо өөрт нь сөргөөр нөлөөсөн зүйлүүдээсээ бас салах цаг болсон байгаа болохоор иймэрхүү зүйлүүд бас болоод байгаа шүү, тийм ээ. Тийм болохоор ерөнхийдөө бол бас иймэрхүү үйл явдлууд бас дараагийн жилүүдэд бас идэвхтэй байгаад байгаа. За тэгээд бас энэ сарын 18-наас 22-ны өдрүүд ер нь маш чухал өдөр байгаад байгаа байхгүй юу? Яагаад гэвэл 12 сарын 22-нд болохоор нөгөө өдөр шөнө хоёр тэнцдэг хамгийн урт шөнөтэй өдөр болдог өдөр байгаа шүү дээ. Тийм ээ. За 21 бол угаасаа бас 12 сарын 21 бол дандаа бас жил болгоны 12 сарын 21 бол бас маш өвөрмөц хүчрхэг энергийг тээсэн өдөр байдаг. За тэгээд 18-нд болохоор энэхүү одоо нисдэг тавгнаас хамгийн ойрын байдлаар манай дэлхий дээр ойртож ирэх байгаад байгаа гэд энэ нөгөө нэг том өндөр энергиуд за тэгээд дээрээс нарнаас орж ирж байгаа энерги тийм ээ дэлхийн ээж манай өөрийгөө цэвэрлээд энерги дээшлүүлж байгаа гэд маш олон өндөр энергиуд ингээд
том өөрчлөлт рүү одоо хүн төрөлхтнийг аваачиж байгаа энэ гайхалтай үйл явдлууд болоод байгаа байхгүй. Энэ бүхэн тийм ээ одоо харахад бол тийм ээ хэцүү мэт юм шиг харагдаж байгаа ч гэсэн хүн төрөлхтөнд зайлшгүй хэрэгтэй зүйлс байгаад байгаа. Энэ бүхэн байж хүн төрөлхтөн сэрнэ, ухамсараа тэлнэ, үнэтэй нүр тулгарна, үннийг олж харна, өмнө нь ойлгохгүй байсан зүйлүүдийг ойлгож аавна. Ингэж байж хөгжил сүнсний хөгжил, дэвшил, дээшээ одоо энергийн дээшээ 5D хэмжээс рүү орох гайхалтай зам руугаа явж орж байгаа байхгүй. За тэгээд бас өнөөдрийнхөө бичлэгээр та нартай бас энэ мэдээллийг өгье гэж бодож байна. Энэ талаарх мэдээллийг монгол хэл дээр ярьж байгаа хүмүүсд хэр байгаа юм бол сайн мэдэхгүй байна. Миний олж харснаар би монгол хэл дээр харах ийм мэдээллүүдийг сонсоогүй. Тийм болохоор та нарт маань бас хэрэг болж магадгүй. Бас ийм одоо тэг энэ космос, энэ орчин ертөнц маань, энэ гариг хэрэгсүүдэд маань, од гариг хэрэгсүүдэд маань бас янз бүрийн сайхан юмнууд болоод байгаа юм байна шүү, тийм ээ. Маш өндөр энергиуд биднийг дэмжиж байгаа энергиуд бас үйл явдлууд бас болоод байгаа юм байна шүү гэдгийг та нар маань бас анхааралдаа авч энэ өндөр энергиудтай хамтарч ажиллах хэрэгтэй. За тэгээд энэ бичлэгмийн цацагдсан өдрөөс эхлээд 12 сарын 12-ноос 1 сарын 11 хүртэл би өөрийнхөө хийдэг бүх сессиануудаа 10% хямдрал зарлаж байгаа. Бичлэгийг маань одоо дуустал нь үзсэн хүмүүсүүдэд маань бас ийм гайхалтай сюрпрайзыг та нартай бас задлахыг хүсэж байна. Тийм ээ. Шинэ он гарахаас өмнө тийм ээ бас шинэ он гарчаад дараагийн одоо 2026 оноо бас тий салах юмнуудаасаа салаад энерги ухамсараа өндөр хэмжээст аваачих одоо хүрднүүдийнхээ хаалтуудыг гаргах хүсэлтэй байгаа тийм ээ. Өөр дөөрэ жинхэнэ ажлуудыг хийх хүсэлтэй, өөрийнхөө одоо энэ энерги ухамсарын төвшөнд өсрэлт хийх хүсэлтэй хүмүүсүүд байгаа болвол тийм ээ энэ хямдралыг ашиглаад тийм ээ яг өнөөдрөөс эхлээд бас та нар маань цагаа аваад эхлэж болно. Тэгээд энэ хямдрал маань 1 сар үргэлжлэнэ. Тийм болохоор энэ хямдралдаа хамрагдаад өөрөөсдөө ангаагаад тийм ээ өндөр энерги рүү өөрөөсдөө энергиудыг аваачаад тийм ээ эрх жилдээ гайхалтайгаар одоо өөрийнхөө амьдрал хувь тавилангаа тийм ээ эерэг нөлөөг үзүүлэх өөрчлөлтүүдийг өөрсдөө хийгэрээ. Тэрэнд чинь би бас туслахыг хүсэж байна. Тийм болохоор та нар маань бас сессионд ороод оншилгоо, цэвэрлэгээ, ангаалтыг авахыг хүсэж байх юм бол бас энэ бичлэгний доор би бүх мэдээллүүдийг оруулчихна. Тэгээд тэр мэдээллийн дагуу холбогдоод цагаа аваад сессионд ороод явцгаагаарай. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр та нартаа бас энэ гайхалтай мэдээллийг хуваалцахыг хүслээ. Энэ орчлон ертөнцид бид нар гав ганцаархнаа биш ээ. Ганцхан манай дэлхий дээр л амьдрал байдаг нь биш ээ. Ийм худал хуурмаг одоо тийм ээ мэдээлэл дунд автаж амьдрахаа болох хэрэгтэй. Хүн төрлөختөн сармагчнаас үсээгүй. Дараагийн жилүүдэд үнэн одоо хүн төрлөختний үүсэл тийм ээ жинхэнэ хүн төрлөختөн гэдэг хин юм бэ тийм ээ ухамсар гэдэг зүйл юу юм бэ энерги гэдэг зүйл юу юм бэ тийм ээ хар гаргийнхны талаарх гээд маш олон мэдээллүүд ер нь ингээд ил гарсаар байна уламж их гарах болно. За тэгээд бичлэгийг маань энэ өртлөөцөн та нартаа маш их баярлалаа. Энэ гайхалтай газараасаа та нартаа хайрын, гэрлийн энергийг явуулъя. Тэгээд бичлэгийг маань тийм ээ та нар маань шеэр хийгээрэй, комент бичиж явуулаарай, subscribe дараарай, лайк дараарай. Тэгээд утгагүй бүгдээрээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. Түр баяртай.